экспортыг нэмэгдүүлэх худалдааг дэмжих ажлын хэсгийг байгуулад 100 оны хугацаанд ажиллалаа. За энэ хүрээндээ бол тодорхой хэдэн асуудлыг шийдсэн. За нэгт бол энэ гайлын хүнд сурталыг бууруулах чиглэлээр бол гайлын хилээр бараа нэвтрэхэд тавигдах нийтлэг журмыг шинжилсэн. Нэгсэндээ бол одоо цахимжилтыг дэмжсэн гэсэн үг. Дээрээс нь одоо хуулиас давсан 55 эрх болгоцсон байсан. Тэгэхээр энэ эрхүүдийг бол цуцалсан. За үүний хүрээнд бол цахим системийг бол нэгэн зэрэг одоо холбох ажлуудыг хийж дуусгаснараа сая нийслэлийн гайл дээр би бас 2 өдрийн өмнө ажилласан. За өнөөдөр ганц мод гашуун сухатаас ирлээ. Тэгээ гашуун сухатын хилийн бомбд дээр яг очиод үзэхэд бол хуучин бол нэг 15 бар орчим километр машинууд ингээд төгжрээ гацчихдаг байсан. Дээрээс нь машинууд нөгөө гайлын бүрдүүлэлт хийхин тулд цаасаар аваад, хамгаалуулаад, дардс даруулаад нэг цонхноос нөгөө цонх руу очиод бараг 6-аас 8 шат дамжлага давдаг байсан үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. Ингэснээрээ тэнд тийм очор дараал үүсгээ бол боллоо. За хоёрт нөгөө манифеста гэж хэлдэг тэр мэдээллийг солилцох болцоог бол тэнд бүрдүүлсэн. За хоёрт бол нөгөө худалдаа авагч тал буюу одоо бүгд найрамд хятад ард улстай ганц мод бомбдтой хэрхэн одоо мэдээллийг солилцох гэдэг чиглэлээр Өвөр Монголын өөртөө засах оронд Хятад Монголын экспогийн үеэр Өвөр Монголын өөртөө засах орны намын дарагтаа бас уулзсан энэ асуудлуудаа тавьсан. За энэ хүрээндээ одоо дид даргыгаа илгээнэ гэсэн сая аж үйлдвэрийн сайд Дамжин юм дэлгэр сайхан сайд нартаа хамтдаа одоо ганц мод бомбд дээр Өвөр Монголын өөртөө засах орны дид дарагтаа одоо уулзаж энэ асуудлаа шийдвэрлэх саналуудыг тавьсны үндсэн дээр одоо бол хоёр орон хоорондоо цахимаар нөгөө бомбын, гайлын, хилийн мэдээллүүдийг солилцоод урт хугацаанд явах боломжтой бол бүрдэж байна. Дээрээс нь хуучин бол нөгөө гайлын шинжилгээний лаборатори буюу экспортлж байгаа бүтээгдэхүүн, импортоор орж иж байгаа үндэсний бүтээгдэхүүн хоёр дээр хот руу явуулж шинжилгээг нь авахуулах дээр маш их цаг алддаг байсан. Одоо бол гайлын шинжилгээний лаборатори Хятадын боцлогын тусламжаар байранд бариад дээрээс нь төслүүдээр нөгөө тоног төхөөрөмжийг тавьсан байсныг илүү амжуулах хэрэгцээтэй байсан. Энийг нь юу гэхээр тэнд байгаа шинжилгээний лабораторийн дүгнэлтүүдийг нь шууд цахимаар солилцуулдаг болсон. Хот руу ирэхгүйгээр гайлын шинжилгээний лабораториор гарсан дүгнэлтийг нь татаж аваад 48 цагийн дотор экспортлж байгаа. Одоо нүүрс байлаа гэхэд экспортлоод кокс цуснаа уу ямар нүүрс вэ гэдгийг шинжилждэг. Импортлоод орж ирж байгаа хүнсийг шинжилээд дүгнэлтийг гаргацдаг. Ингээд эхлэхээр энэ цаг хугацаа бол маш одоо хурдтай болж эхэлж байна. За дээрэс нь тэр нэг AGV гэдэг нөө жолооч хүү тээврийн терминал байсан. Үүнийг нөө биржээр арилжаалагдсан нүүрсийг гаргана шүү гэдэг энэ засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулаад жолооч хүү тээврийн терминал дээр биржээр арилжаалагдсан буюу нөө үнэтэй. Биржээр арилжаалагдсан чинь үнэтэй зарагдана гэсэн үг шүү дээ. Манай бүтээгдэхүүн үнэтэй гарна гэсэн өндөр үнэтэй. Тэр өндөр үнэтэй одоо бүтээгдэхүүнийг худалдаж аваад авсан бол түүнийг нь тэр AGV-ийн жолооч хүү тээврийн терминал дээр гаргадаг болсноороо экспорт нэмэгдэхэд том төхөм үзүүлж байна. Экспорт 1.7 дахин нэмэгчлээ. Эдийн засгийн өсөлт бол энэ жил бол нэг 5.6-ад хүргэн эргэжлийг 5.7-той байна. Хагас жилийн байлаарч баг 2.4% байсан шүү дээ. Тэгэхээр энэ одоо эдийн засгийн өсөлт бол нэмэгдэнэ. Тэгээ мэдээж экспорт нэмэгдснээр инфляцийг төгрөгийн ханшиг бол бас барих чиглэлтэй ажиллаж байна. Тэгэхээр экспортыг нэмэгдүүлэх худалдаа дэмжих ажлын хэсэг бол ажлын үр дүнгууд бол бас ихнээсээ гарч ийн. Тэгээд төрийн үнд суртал буурж байгаад бол бид одоо сэтгэл дүүрэн байна. Тэгээд та бүхэн бас энэ нийслэлийн гайл дээр хэрэгжиж байгаа журам бол өөрөө Монгол улсын хаанч хэрэгжих ёстой. Тийм учраас одоо бол замын үүд дээр алтан булаг дээр гээд бомбуудаар бас очиж ажиллая. Тэгээд нөхцөл байдал ямар байна вэ гэдэгт дүгнэлт хийгээд ингэж явна л гэж зорж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас байнга одоо хяналт шалгалтууд хийгдэж байна. Иргэдийн гомдлуудыг авч байна. Ингээд нөгөө эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөөд хянаад мониторинг хийх бүх үүргүүдийг авсны ач холбогдол бол гарж ийна. Тэгээд засгийн газрын эхний 100 хоногт бол экспортоос сэргэж ийна л гэж ингэж ойлгож байна. Нэгэнт эдийн засгийн сайд дээр таарсан шиг асууж байгаа. Одоо сүүлдүүд Бат найрамдах шиг энэ шалгалт төрүүлэх гэсэн. Оюутлогын зээлийн үг бууруулах асуудал яригадаад байна шүү дээ. Таны хувьд энэ асуудлыг одоо он дуусгаас өмнө зээлийн үг бууруулах боломжтой гэж харж байна. Энэ оюутлогын төсөл бол Монголд ашигтай гэхээс илүү мөнгө хөлөх ийм төсөл болчихжээ гэдэг зарим гишүүд байрсан. Яг нь ер нь бол negotiation strategy гэж энэ бол адилхан нөгөө хилцээр хийх. Хилцээр хийнэ гэдэг бол хоёр тал өөрөө хилцээрт ямар стратеги баримтлах уу гэдгээ одоо төлөвлөж ийж хоёр тал харилцан буулт хийж хэлэлцээр аль альталтай үр ашигтай байдаг ийм л зарчим. Тэгэхээр бид нар тийм нөгөө хэлэлцээрийн бүх процессыг шууд нээлттэй зарлаад нэгсэнд өөрсдийнхөө бүх хөзрөө
одоо нөгөө талдаа дэлгээд байх нь бол бас их тийм зохимжгүй. Тийм учраас засгийн газар дээр бямц сайдын ажлын хэсэг бол ажиллаж байгаа. За тэгээ энэ өмнөх засгийн газар тухайн сайд ахалж ирсэн. Энэ ажлын үсгийн хүрээнд бол Монголын талд ашигтай баялагын сангийн хуулийг хэрэгжүүлсэн. Гол нь газрын эвлийн баялагын 51% ямар татвар төлбөрөөр өгөөжийг тооцвол 51% авах юм бэ гэдэг хэл зэрэг л хийх ёстой. Тийм учраас маш олон хувилбарууд байгаа шүү дээ. Тэгээ би бол нэг л байр суурьтай байдаг. Ерөөсөө энэ 34%-ийг эзэмшээд тэгээ менежментийн төлбөр тавиад за тэгээд нөгөө ногдол ашиг хөрөнгөлөхдөхгүй байсараа өнөөдрийн байдалд хүрчихжээ. Тийм учраас 34%-ийг хуулийн дагуу ашигт малтуулын нөөц хэсгийн төлбөрөөр орлуулах болцоо байдаг. Нэгсэндээ шууд амнаас нь татвар авах гэсэн үг шүү дээ. Энэ бол маш сайн одоо хэлцэр واخхгүй юу? Одоо ураан дээр бол тэгж хийсэн шүү дээ. Тэгэхээр бид тэднийг ашигтай байгаас үл хамааран борлуулалтаас нь татвар авах. Тэгэхээр бид нар энэ юу н хилцээрээ эргэж хараад амнаатаар орлуулах, амнаатыг дотор нь магадгүй одоо өсөн нэмэгдэх ч юм уу, бүтээгдэхүүний үн зах зээл дээр өсч ивэл дагаад амнаат өсч идэг. Энэ хэлбэр рүү шилжүүлэх нь би бол зөв л гэж үздэг. Тийм учраас оюутлогоо одоо энэ хилцээрийг бол үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ энийг бол хамаагүй одоо тий тооцоо судалгаагүйгээр хит их баримжаагүй ярьж нийгмийн одоо тий ингээд анхааралд оруулж байгаа сүүлдээ нөгөө бид нар хилцээр хийгээд их төвөгтэй болчих уу гэдэг дээр бол санаа зовж байна. Тэгэхээр засгийн газар тактика боловсруулад за их хурлын төр хороонд танилцуулах хэрэгтэй. Их хурлын төр хорооны гишүүд үүнд санаа зовж байгааг би бүрөө ойлгож байна. Бат найрамдал гишүүн ч гэсэн одоо үүн дээр их анхаарал тавиад байна. Энэ бол бас сайн жишг мөн. Тэгээд гол нь төр хороо засгийн газрын тактик дээр их хурлын төр хороо ямар байр суурьтай байх вэ гэдээ нэгтгээд ингээд л гарна л да. Тэгээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг ямар нэгэн байдлаар амнаатаар орлуулах, за онтроо дээр тусдаа гэрээ хийх энэ төр асуудлыг мэдээж хилцээр хийж нөгөө талын дэмжлэгтэйгээр одоо их хурл танилцуулна. Их хурл бүрийн эрхийнхаа хүрээнд шийднэ л гэж би ойлгож байна.